Гол нь хүүхдээ юу хүсэж байгааг тий. Яг зөв дулмаа. Дулмаа юугаар ороод ирсэн бэ те? Дулмаа өмнө те. Дулмаа одоо камера юу ч микрофон ч ажиллаж байгаа юу? Ярих гад үзгөө. Түрүүн үе зардаг те. Миний хувьд би юу хүсэж байгаагаа тодорхойлж чадахгүй байгаа. Окей. Юу хүсэхгүй байх тэрийг мэдгүй. Юу хүсэхгүй байгаагаа нэг ажиллахгүй байгаа юм. За, юу хүсэхгүй байгаагаа мэдвэл айгүй зүгээр юм. Дулмаа. За би тэгвэл дулмаагийн асуултанд хариулах гад үзье те. Юу хүсэж байгаагаа мэдэхгүй байгаа бол юу хүсэхгүй байгаагаа бодоод байгаа. Тэ? Чиний нөгөө асуулт чи ороод ирсэн мэс чи тэрэн дээр жоохон тодруулаад бий юм. Жоохон юу чинийх санаанууд чинь жоохон гарч ирээд байгаа юм хэрэг тодорч гарч ирээгүй юм байгаа байхгүй юу? Дулмаа. За тэгэхээр чи уншихлаар би гоё дөрвөлээд яриад өгье за. Юу хүсэхгүй байгаа дээрээ юу хүсэж байгаагаа мэдэхгүй бол юу хүсэхгүй байгаагаа бүгднийг лист гаргаж авчих за. Батгсан тий юу хүсэхгүй байгаагаа тэгээд тэрэн дотроос юу хүсэхгүй байгаагаа мэднэ гэдэг чинь тэрэн дээр би бас сая опагийн ингэрчсэн тэгж ярьжсэн юм даа. Өчигдөр юу хүсэхгүй байгаагаа хүсэж байгаагаа мэдэхгүй гэдэг чинь юу хүсэхгүй байгаагаа мэдэхгүй байна гэдэг байршил чинь огт юм мэдэхгүй байснаас хамаагүй дээр байхгүй юу? Тэ? Огт тодорхойгүй байснаас хамаагүй дээр байршил тулмаа. Тэгэхээр юу хүсэхгүй байгаагаа мэдчих юм бол юу хүсэж байгаагаа олоход амархан болчтой байхгүй юу? Тэ? Юу хүсэхгүй байгаагаа танихад аягүй амтарч бидний тахиуд аягүй сайн ажилладаг байхгүй юу? Юу хүсэхгүй байгаа юм дээр ийм хүсэхгүй энийг би надад тохиолдосоо гэж дотроо бид нар баян бодож идэг мөрөөдж идэг тий. Тэгэхээр тэрийг бичиж авчихсан. Тэгээд дараа нь тэрнээсээ хүсэж байгаа юм тодруулж гаргаж ирнэ гэсэн. За. Тэгээ ерөнхийдөө хүсэж байгаа юм шиг болохоор аль замаар явах вэ гэдэг байршил дулмаад яг байгаад байгаа тий дулмаа. Ингэж ч болмоор юм шиг тэгж ч болоо юм шиг гэсэн. Тэрэн дээр ч ингээ дараа хариулсан байгаа. Хариулсан за. Тэгээд загтал дээрээс ч хариулж авчихсан.